Наранбантахаас Шингэх хүртэлх өргөн удам нутгийг донсолгож явсан 800-ны тэртех их Монгол улсын Мандан Бадрал, Үүсэл хөгжил, Дорот ялагдлын түүхэн үе, мөчлөг бүхэнтэй хамт Монгол цус, Монгол эх орноор бахархдаг хэн бүхнийг их язгуурын түүхийн жимээр хамтдаа аялахыг урьж байна. Яасан бацгаана хүүхдүүд. Түүхийн жимээр нэвтрүүлгийнхаа ээлжид дугаарыг эхэлж байна. За бид нэр түрүүчийн гişэл дээр Чингис хаан өөрийн биеэр Сартуул улсыг дайлаар морцсон гэсэн энэ сэдвийг үсэж байгаа. Өнөөдөр энэ сэдв үргэлжилнэ. Чингис хааны Дундад Азад хийсэн энэ байлдааны үйл ажиллагаа ерөнхийдөө 6-7 жил үргэлжилсэн учраас нэлээдгүй олон газруудыг эзлэж авсан, нэлээдгүй олон чухал үйл явдлууд болсон учраас энийг 2-3 хичээл дамнуулж үзэхгүй бол цаг багтахгүй байгаамаа. За түрүү Чингис хаан өөрийн нийт айрман 3 хуваагаад 3 чиглэлд дайн байлдааны үйл ажиллагаа үргэлжлүүлсэн тухай ярьсан. Өөрийнх нь яг хариуцаж байлдсан хот бол Сартуул улсын хуучин нийслэл Бухар, шинэ нийслэл Самаркандын хотуудыг л өөрөө гол нь байлдааны гол төвөн болгож гол цэргийнхаа хүчийг өөрөө өдөрдөж эдгээр хотуудтай дайн байлдаа хийсэн байгаа юм. Учир шалтгаан юу гэхдээ зэрэг Сартуул улсын хаан Мухаммед Шах энэ хуучин нийслэл Бухар, шинэ нийслэл Самарканд хоёрын аль нэгэнд байх магадлал их өндөр учраас Чингис хаан эдгээр хотуудыг өөрөө сонгож авсан гэж ингэж түүхэн тэмдэглэсэн байдгийн. Учир шалтгаан юу гэхдээ зэрэг Чингис хааны Сартуул улсад айлаар морцсон гол шалтгаан бол одоо Сартуул улсын хаан Мухаммед Шахтай л одоо нүүр учрах, тийм ээ, түүнтэй байлдах, амьдарангийн олзлох, бас Мухаммед Шахтай одоо тооцоо бодох юм л тухайн асуудал байсан шүү дээ. За яагаад Мухаммед Шах Чингис хоёулаа ийм айхтар өс хонзны хэмжээнд, дайн байлдааны хэмжээнд хүртэл хоёр үеийнхээ санаа сэтгэлд юм хийсэн бэхээр энэ бас их учиртай. 1215 он Чингис хаан урагшаан Алтан улсад айлаар мордож Алтан улсын нийслэл Чунду хотыг эзлэж яваад байж явах үед энийн Сартуул улсын эзэн хаан Мухаммед Шах дуулчхад ихэд одоо гайхаж байсан. Талын Монголоос ийм хүчтэй айрам гараад тэр том одоо Алтан улсыг умар чиглэлсэн дайлаар мордоод тэгээд одоо нийслэл Чунду өнөөгийн Бээжин хүртэл эзэлж яваа явчихж гэхэд нэг талаас их гайхаж байсан. Нөгөө талаас өөрөө бол тийм зорилго өвөрлөж байсан. Ер нь бол Алтан улсыг эзэлж явна гэдэг зорилгыг Мухаммед Шах өөрөө өвөрлөж байсан чи амжаад одоо Чингис хаан гэдэг одоо энэ талын Монголыг их баатар гарч ирээд эзлээд авчихжээ гэдэгт нь бол үнэмшээгүй юм шиг байгаа. Тэгээд тусгайлан одоо Чингис хааныг одоогийн Бээжин хотод байхад нь элч зарж элчээ уулаад хөргүүлсэн хэлүүлсэн байдгийн. За тэгээд их Монголын эзэн хаан Алтан улсад айлаар мордож Алтан улсын нийслэл Чунду хотыг эзэлж явлаа гэдгийг сонслоо. За энэ таны баатардаг үйлсэд би бас их сэтгэл хангалуун байна. Тийм учраас тантай ерөн цаашдаа хоёулаа их харилцаатай байя. Дипломат ёсны харилцаатай бай, нөхөр ёсны харилцаатай бай. Би таныг одоо ихэд хүндэтгэж байна гэсэн ийм байдалтайгаар элч зарж бичиг хөргүүлсэн байна да. За тэгээ энийн Чингис хаан хүлээж аваад ер нь бол багшны яриад байгаа шүү дээ. Чингис хаан бол маш их дипломат хүн байсан юм шиг гэж. Энийг хүлээж аваад зөвхөн дипломат ёсоор надтай харьцаж байгаа юм байна гэж ойлгоод бас хариуд нь бол за би таны хэлүүлсэн, илгээсэн бичиг үзэж танилцлаа. Таны санаа оноог би одоо ойлголоо. Тийм учраас хоёулаа цаашдаа их ойр дотн ажиллагаатай харьцаатай гэж байя. За би өнөөдөр ингээд одоо дорн зүгт дайн байлдааны үйл ажиллагаа хийгээд ийм хэмжээний газар нутаг эзлээд авчихсан. Би өнөөдөр бол өөрийгөө Дорны хаан гэж ойлгож байна. Таныг бол одоо би Өрний хаан гэж нэрлэе. Тэгээд Дорны хаан, Өрний хаан хоёр бол хоорондоо их сайн сайхан харьцаатай байх нь бол аль улсуудынх нь эрхээ шигт нийцэж байна гэд буцаагаад өөрт нь бэлэг болгож тэмээний бүхний чигнээ алт хөргүүлсэн гэдгийг. Одоо тэмээний бүхний чигнээ алт гэдэг чинь их том алт байж таарна дамны хөвгтөө тийм ээ. Ийм хэмжээний алт хөргүүлээд хариу одоо нот бичиг хөргүүлсэн. Нот бичгийнхаа төгсгөлд нэг жоохон
базаахгүй үтчихсэн гэдэг юм а. Тэрний үгтэй зэрэгэл би өөрийгөө дорны хаан гэж үзэж байна, тэрнийг өрний хаан гэж үзэж байна. Хоёулаа цаашдаа их сайхан харьцаатай ингэж явъя. Ер нь гэхдээ би таныг цаашдаа одоо өөрийнхөө үр хүүхдийн нэгэн адил хайрлан хамгаалж явах болно гэсэн үгээр нот бичгээд дуусгачихсан байна гэдэг байгаа юм а. За тэгээд энэ өөрийн өрний хаан гэж өргөмжилсэн боловч ер нь цаашдаа би таныг өөрийнхөө үр хүүхдийн нэгэн адил одоо хайрлан хамгаалж явах болно гэсэн энэ үг нь Мухаммед Шахад их тоогүй сонсогдсон тийм ээ. Одоо надыг басамжлаа, надыг Чингис хаан жижигхэн гэж үзлээ, өөрийнхөө хүүхдүүдтэй адилхаж үзлээ гэж ихэд ууралсан юм шиг байгаа юм. Тэгээд энд эргүүлээд Чингис хаан руу элч зарж явуулахдаа нэлээд одоо тийм ууртай тогшин байдлаар хандаж тэр элч зарсан бичгэн дотроо бас нэг нэлийн бүдүүлэг үг хэллэгүүд хэрэгэлсэн юмнууд байдгийг. Юу гэж хэрэгэлсэн гэхдээ зэрэг би одоо танай руу дайлаар мартна. Танай Монгол руу дайлаар мартна. Би чамайг газрын мохорт одоо хаал хөрнө хүрдэг газар чинь чамайг хөөж ятаж одоо боцсох болно. Би чамд одоо ингээд албан ёсоор одоо дайн зарлж байгаа мэдэгдэж байна гэсэн ийм л үг хэллэгтэй хариу бичиг хөргүүлсэн байдгийн Мухаммед Шах. За энийг хүлээж аваад Чингис хаан маш ихээр одоо уурсан гэж одоо түүхэнд тэмдэглэж байна да. Одоо Монголын түүхийг Перс араб хэл дээр бичиж үлдээсэн Аршид ад-Дины одоо бичиж үлдээснээр Чингис хаан Мухаммед Шахын энэ бичгийг хүлээж аваад маш их хэмжээгээр уурсаж Бурхан халдун уулын орой дээр одоо бүсээ тайлж хүзүүндээ өлгөөд малгайгаан авс газар тавиад одоо уйлж байгаа тангараг тавьсан. Яхаараа одоо тэр Дундад Азийн энэ хүн их Чингис хаан намайг одоо их дорд үзэж надад одоо дайн зарлаж надыг газрын мохорт хүртэл хөөж очиж ялан дийлнэ гэж их бардамнаж байна уу. Би яхаараа тэр хүнд ингэж басамжлагдах ёстой болсон юм бэ гэж одоо мөнх хөхтөнгөртэйгээ харьцаж 3 хоног Бурхан халдун уулын орой дээр Чингис хаан одоо уйлж дуулж тангараг тавьж байсан гэж Аршид ад-Дин түүхэнд бичүүлдээсэн байна. За одоо уйлж дуулж байсныг ямар харсан биш бичснээр нь багш нь ярьж байна. За ер нь үл эндээс харахад Чингис хаан болон Мухаммед Шахын одоо энэ ирүүлсэн нот бичиг гэдэг юм одоо хоёр улсын хооронд явж байгаа юм болохоор албан бичгэнд дурдсан энэ юмд бол ихэд эмзэглэн дургуйсаж байсан юм байх нэ гэдгийг миний хүүхдүүд ойлгож авч болно. Тэгээд Чингис хаан ерөөсөө тэндээсээ шийдвэр гаргаад буцаж Бурхан халдун уулан дээрээс бууж ирэнгүүтээ бүх одоо хаад ноёд цагаан ясны алтан ургийнхныгаа бүгдийг цуглуулад Монголд одоо Монголынхон газар нутаг дээр өөрөн хэрлэнгийнхаа хөдөө харал дээр их хуралдаагаа хуралдуулад тэгээд хууль ёсоор их хуралдаагаар албан ёсоор Дундад Азийн Сартуул улсад дайн байлдаа хийх тухай шийдвэрээ гаргаад тэгээд бэлтгэл ажлаа хангасан. Бэлтгэл ажлыг бол маш өндөр түвшинд хангасан тухай өгсөн төрөвчийн гişэл дээр ярьсан тийм ээ. За ингэж энэ хоёрын хооронд одоо үндсэндээ бол энэ дайн байлдааны шалтгаан нь ч үүссэн, шалтгаан ч үүссэн, ингэж дайн байлдаан үүссэн. Тийм учраас Чингисийн гол зорилго бол одоо Самарканд юм уу Бухара хотын аль нэгэнд байгаа энэ Мухаммед Шах гэдэг л одоо энэ хүнийг л олж бараа сүрийг харах тийм ээ. Түүнтэй байлдах, болвол амьдарангийн одоо барьж авах ял асуугал ийм л зорилготой байж ч үү. За тэгээд бусад хотуудын бол яг нөгөө өөрийнх нь бусад айрам өөрийнх нь өөр хүүхдүүдийн командалж явсан тэр цэргүүд нь бол эзэлж аваад ээлж дараалал нь эзэлж авч байсан. Яг Самарканд хотын тухайд бол маш их хүч хуримтлагдсан байсаа гэж түүхэнд бичсэн байдаг. Маш их хүч гэдэг нь бол 11 түмэн цэрэг буюу 110 мянган цэрэг одоо улсын нийслэлийн эмчин энэ хотыг хамгаалж байсан нэг талаасаа хоёрдугаарт Самарканд хот бол энэ лалын шашинтны дэлхийн лалын шашинтны төв мөн багш төрүүчийн хичээл дээр хэлж байсан дэлхийн түүхэн тэмдэглэж үлснээр одоо дэлхийн юу гэлээ Диважин хот гэж нэрлэгдэж байсан ийм том хот байсан учраас маш их хэмжээний хүчээр хамгаалж байсан 110 мянган цэргээр хамгаалж байсан гэж. Тэгээд одоо Чингисийн бүх цэргүүд мөн нэгэн адил одоо цагаатаа өгөөд нөгөө Атраар хотыг эзэлж аваад хүрээд ирчихсэн тулын цаанаас нь хүрээд ирчихсэн Чингисийн өөрийнх нь айрам байж байна. Шихийг утгын айрам хүрээд ирчихсэн Сүбэд Зэвийн айрам төрүүлээд ирчихсэн байсан шүү дээ. Тэднэр бүгдээрээ хүрээд ирчихсэн. Тэгээд Самарканд хотыг дөрвөн талаас нь эзэлж аваад бүсэлж аваад тэгээ 3 хоног Чингис хаан Самарканд хотыг бүтэн 3 өдөр тойрч явсан гэж таруул хамгаалтын одоо нүдээр үзэж морьтойгоо их тойрч яваа. Тэгээ 4 дахь хоногоос дайн байлдааны ажиллагаа эхлээд 7 хоногийн дараа Самарканд хотыг болгоод авсан чинь Мухаммед Шах аль хэдийн одоо ойрынхон одоо шадар туслахуудыг дагуулад оргоод гарчихсан байсан гэж.
Тэгэхээр нэгэнт одоо Мухаммед Шахыг ингээд амьдаар нь олдчихсан болохтой зэрэг араас нь Чингис хаан Зэв Сүбэдэ хоёрыг 3,000 түмэн цэрэг өгч Мухаммед Шахыг араас нь одоо хөөлгүүлж явуулсан. Ямар ч байсан одоо амьдаар ингээд барьж ирэхгүй юм ахэд одоо өгсөн байхыг үзэж ир ядагч байсан Мухаммед Шахын энэ оргод зайлсан тэр одоо үлдэгдэл цэргүүттэй тооцоо бодож данс дагуулж ирээ гэдэг ийм үүрэг даалгаврыг Сүбэдэ Зэв хоёр дөөгөө явуулсан тухай багшин түрүүчийн хичээлдэр ярьж байсан та тийм ээ. Тэгээ Мухаммед Шах чи эндээс яадаг үлээ? Зүгтэж гараад Каспийн тэнгис хүрээд. Каспийн тэнгисийн нэг эрэг дээр арал дээр очиж нас орсны албан ёсоор тогтоогоод за тэгээд нэг хэсэг нь болохоор түүхэнд одоо хатгаа өвчнөр нас орсон гэж тэмдэглэсэн байна. Нэг хэсэг нь өмнөө өвчин гэж биш үү тийм ээ. Тэр өвчнөр нас орсон гэж тэмдэглэдэг байсан. Яасан ч байсан Каспийн тэнгисийн нэг арал дээр нас орсныг олж Сүбэдэ Зэв хоёр тогтоосон. За тэгээд энэ аавыгаа тэнд очиж нас орсны дуулаад энэ Жалил ад-Дин гэдэг нэрийг миний хүүхдүүд их сайн тогтоогоод аваарай. Жалил ад-Дин гэж ер нь одоо энэ Дундад Азийн түүхэнд, Лалын шашинтны түүхэнд, дэлхийн түүхэнд одоо нэрд гарсан том цэргийн жанжин юм өдөрдөгч хүн. Энэ хэний хүүг өгөхтэй зэрэг энэ Мухаммед Шахын хөө. Одоо аавыгаа нас орсны дараагаар албан ёсоор шах болж одоо Лалын шашинтныг тэргүүлсэн Жалил ад-Дин гэж их зоригтой их сайн баатар эр байсан юм гэлээ. Тэр аавыгаа нас орсныг тэр Каспийн тэнгисийн арал дээр нас орсныг мэдээд хоёр дүүгийнхээ хамт очиж албан ёсоор гэж ёс төртэйгээр оршуулад за тэгээ буцаад их хэмжээний цэрэг хуримтлуулад Чингис хааны эсрэг дайн байлдааны үйл ажиллагаа өдүүлсэн дээ. Тэгээд энийг үл ихлээд Чингис хаан нэг хайхтар тоогоогүй юм шиг байгаа юм. Жалил ад-Дин гэдэг бол заахаа Мухаммедийн хүү юм байна. Тэгтээ одоо тийм их айхтар баатар зоригтой эрлэхэх тийм жанжин хүн гэж тооцоогүй зүгээр өөдөөс нь нэг 3 түмэн цэрэг гэдэг чинь 30,000 цэрэг өгөөд шихий гутгийг тавьчихсан. За шихий гутгыгаа мэдэн тийм ээ. Шихий гутг маань бол одоо Чингисийн одоо өргөмөл дүүн шүү дээ тийм ээ. Ер нь бол Эрдэм номын цагаан мөрийн хүн болохоос биш сэлэн барьж байлдаанд явж нэг хайхтар гавьяа байгуулж байсан юм цэргийн жанжин хүн бол биш. 9 өрлгийнх нь нэг одоо гол одоо хууль сахиулагч ийм л номынх нь хүн шүү дээ. Гэхдээ Чингис хаан бол ер нь баруун чиглэлдээ Сартуул улсыг дайлаар мордох аянд явахдаа бол өөрийнхөө бүх хүүхдүүдийг бүгдийг авч явсан. 5 хүүгээ тавуулангийн авч явсан. Мөн одоо өөрийн номын дүү шихий гутгийг хурд авчихсан байна шүү дээ. Тэгээ байлдааны үнээр үзүүлэх гээд шихий гутгийг одоо тэр хэний Жалил ад-Дины өөдөөс 30,000 цэрэгтэй тавьчихсан чи цаадах нь ерөөсөө мөн шихий гутгийг арчаад л өнгөрсөн. Ер нь бол одоо түүхэн тэмдэглэснээр Сартуул улсад ирсэн дайн байлдааны явцад Монголын хамгийн том ялагдлыг бол одоо тэр Жалил ад-Дин шихий гутгийн өөдөөс хийсэн дайн байлдааны явцад үзүүлсэн гэж их тэмдэглэсэн байдаг. Тэгээ энийн дуулаад Чингис хаан нэг талаасаа за Жалил ад-Дин гэдэг энэ хүн бол бас ерийн хүн биш байна тийм ээ. Ерийн хүн биш байна. За хоёрдугаарт нь би бас тэрийг одоо дотоо үнэлж байж тэрний өөдөөс цэргийн том жанжин Сүбэдэг ч юм уу Зэвига ч юм уу өөрийн хүү цагаатаа өгөөд одоо хэн ч байсан бүх цэргийн жанжин шүү дээ. Тэднэрийг тавихгүй одоо энэ цагаан гартаа номын хүнийг тавьж одоо буруу бодлого явуулсан байна гэд тэрийг ойлгоо тэгээ өөрөө цэрэглээд шихий гутгийн тэр ялагдсан газар нь очиод бүх инка байдалны үйл явцтай танилцаад газар нутгийнх нь байр байдалтай танилцаад тэгээ шихий гутагт хэлдэг. За яах вэ? Энэ бол одоо Монголын армийн Сартуул улсад ялагдсан одоо том ялагдал боллоо. За тэгээд энэ ялагдал боллоо гэд бид нар нэг хайхтар сүрхээнд одоо сэтгэлээр унаач ч юм уу биендээ буруу зөрүү юм өгөөд яах вэ? Ер нь ялагдлаасаа одоо сургамж авах хэрэгтэй. Тийм учраас шихий гутаг чийвэл цэргийн хүн биш юм байна тийм ээ. Тэр одоо номынхаа мөрийг хөөгөөд яв. Хоёрдугаарт нь ер нь бол ийм цагийн байлдаанд газар нутгийн байдлыг их сайн үнэлж дүгнэж цэгнэж үзэж явах хэвээр тактик их сайн зөв боловсруулж явах хэвээр тактикын буруу боловсруулах юм бол ингэж одоо дайн байлдаанд ялагдал хүлээдэг юм байна гэж Монголын одоо цэрэг айрам том хэмжээний сургамж боллоо гэж нэг хайхтар уурсаагүй тэгээд энд ач холбогдол өгөөд хүлээж аваад тэгээд өөрөө их цэрэгээ хоримтлуулж байгаад Жалил ад-Диныг ийм дөмөрөн гэж гардаг юм аа. Ийм дөмөрөнд шахаж устгасан гэж
Энэ нь бол одоо 1221 он. Энд мөрөн гэж одоо ер нь сал заваар гарахад хүндрэлтэй тийм том мөрөн байсан. Том өндөр уул хад хавцлуутай тэрний доогоор урсдаг байсан ийм мөрөн. Тэгтээ зэрэг нь Монголын их хүчээр Чингис хаан авчирж байгаа л Аршид ад-Дины тэр хүчин ч бас том хүч байсан гэж байгаа. Бүтэн эзэлж явангуудаад ерөөсөө ихэд нөгөө тэр мөрөн рүү ихэд бүгдийг шахчихсан. Байлдаад. Тэгээ 3 хоногийн турш Аршид ад-Дин Чингис хаан хоёрын хооронд маш одоо галтай том их хэмжээний байлдаан болсны эцэст юу гэхтэй зэрэг Аршид ад-Дин ялагдахын тодорхой болсон. 700 орчим зэрэгтэй үлдсэн гэж ихэд түүхэн тэмдэглэсэн. Тэгээд өөрийн хамгийн ойрын 700 орчим цэрэг. За тэгээд тэр дотор нь өөрийнх нь хатад охид хөвгүүд одоо ойрын угсааных нь хүмүүс байж таа хөрхий. Тэгтээ зэрэг Аршид ад-Дин өөрөө бүгдийг одоо тэр мөрөнд тэр хүмүүсээ мөрөнд шахаж өөрөө живүүлээд өөрөө ганцаараа үлдэнгүүтээ нэг гартаа улсынхаа тугийг бариад нөгөө гартаа элдэн далайж байгаад морьтойгоо хамт өндөр гавцал дээрээс тэр мөрөн рүү өөрөө өсөрчихсэн гэж байгаа. Өөрөө өсрээд. Тэгээ морьтойгоо хамт тэр мөрнийг цаашаа сэлээ гараад ганцаараа тэр одоо энд мөрний цаад эрг дээр нь гарсан. За энийг бол Чингис хаан чарж байсан, Чингисийн хүүхдүүд чарж байсан, Монголын цэргүүд одоо бүгдээрээ харж байсан. Тэгээ Чингис хаан энд нь хэлсэн юм гинлээ. За ер нь болсон хүн одоо нэг ийм хөөтэй байвал яах вэ гэж их өндөр үнэлж байна тийм ээ. Болсон хүн нэг ийм хөөтэй байвал яах вэ гэж өөрийнхөө 5 хүүг дагуулаа явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэдэнд сургамж болж байна шүү дээ. Аавын хүү гэдэг одоо ийм л байдаг байна та нар хар гэж. Тэгээ Чингис хаан за яадаг ч гэсэн энэ залуутай би амьдаран гэн уулзмаар байна. Та нар араас нь яваад амьдаран гэн бариад иргээд тэгээд энд мөрний гатлуулаад маш их хэмжээний цэрэг араас нь явуулдаг да. Тэгээд энэ чи энд мөрний гатлаа цаашаага шууд энтэг рүү гараа явчихдаг. Энтэг гэдэг орн бол одоо үнэхээр их халуун дайн байлдаан хийх нь байтугай одоо ер нь амьдран суухч үнэхээр бэрхтээ хүнд газар байна гэдгийг мэдээд тэгээд Чингис хаан тэд хөргүүлнэ одоо энэ газар бол ихээр хүнд хэцүү газар байдаг юм байна. Маш их халуун газар байдаг юм байна. Маш их чиглэг газар байдаг юм байна. Манай цэргүүд маш олноороо энэ халуун хумхай гэдэг өвчнөр одоо өвдөж насурж байна. Одоо яах юм бэ гэд. Тэгээ Чингис хаан бол өөрөө экстрэгийнхаа араас энтгэр рүү явж байгаа шүү дээ. Тэгтээ зэрэг за одоо үнэхээр тийм боломжгүй юм бол та хайднаад дайн балдааныхаа үйл ажиллагаа мөрдөх үйл ажиллагаагаа зогсоогоод эрг би одоо энэ хавьдан одоо мал хунраа таргалуулж цэр зэвсхэн сэдбэг хүүднээс одоо зусах шаардлага байна гэд. Тэгээд өөрөө бол арайч энтгийг хүрээгүй түрүүчийн толгойн цэргүүдгийг энтгийг оруулаад тэндээ байж байгаад тэгээд тэндээ жоохон адуун балаа тарга тавиар авуулаад нутгийн зүг буцахтаа тангуудыг дайлаар мордоо гэж шийдсэн байгаа. Тангуудыг дайлаар мордог шалтгаан нь юу гэхтэй зэрэг Сартуул улсыг дайлаар мордоод мордох гээд албан ёсны шийдвэрээ гаргachаад хөдөлгөхийн өмнө тангуудын эзэн бурхан одоо хэл хөргүүлдэг. За чи бол одоо миний одоо харьяа тулсаа танах манайд албан ёсоор затвар төлдгөө. Урд нь чи ямар нэгэн том хэмжээний дайн байлдаанд оролцвол таны баруун гар болж оролцож байя гэж Чингис хаан надад ам өчгөө өгсөн. Би одоо Сартуул гэдэг улсад дайлаар мордох гэж байна. Чи одоо цэргэн аваад миний баруун гар болж оролцсноо гэж ингэж албан ёсоор хэл хөргүүлдэг. Энэ хөргүүлсэн элчийн үгийг тангуудын эзэн бурхан хүлээж аваад юу гэсэн бөхтэй зэрэг тодорхой хэмжээний хариу өгөлгүй учрын сан олохгүй гэхэд бодоо сууж байтал хажуугаас нь тэр юу гэж хэлдэг юм да Ашаа хам гэж нэрлдэг тэр эзэн хааны зөвлөх нь тэгээд өөрөө эзлэж авна гэсэн улсаа очиод эзлээд авчих тартанкэч өрөхгүй юм бол ямар юм ийш тийшээ дайн байлдаа хийж улс амтныг одоо гуйж хүч хавсарч явдаг юм ухааны юм хэл үс юм шиг байгаа. Тэгсэн чинь тэрийг тэр эзэн бурхан ихэд таатайгаар хүлээж авч маш зөв хариу өглөө гэж одоо их баясгалантай байсан. Тэрийг одоо элчин ирээд яг л одоо дүр бодит байдлаар нь Чингис хаан тэлжтэй. Тэгээ ингээд дүр бодит байдлаар нь Чингис хаан тэлэхдээ зэрэг Чингис хаан энд нь маш их уурсаад нөгөө нэг алдар түгээ хэлсэн байдгийн. За өмнө зүг тангад орон байгаа гэдгийг өглөө болгоно надад сануулж байгаа гэж. Би одоо ахиж тангад руу одоо дайлаар мордно гэсэн үг байхгүй юу. Тэр үгээ хэлээд тэгээд Сартуулд дайн байлдааны үйл ажиллагаанд явсан. Сартуулаасаа энтхийг ороод энтхийгээсээ буцах замдаа тангуудыг дайлаар мордох гэж яваа. Тангуудаа болдгоо буцаа Сартуулд очихсан. Тэгээд энэ үйл явдал ингэж явсаар байгаад 1225 он хүрээд 1225 онд одоо албан ёсоор Сартуул улсад хийсэн дайн байлдааны үйл ажиллагаагаа зогсоогоод тэндээ их хуралдаа хуралдуулаад эзэлж авсан газар нутгаан үр хүүхдүүдэд хуваарлаад тэгээд одоо тэндээсээ буцсан да.
Тэгээд энэ тухай багш нь бас түрүү ярьж байсан да 1225 онд Чингис хаан Сартуул улсыг дайлаар мордож их хуралдаа хийгээд хүүхдүүдтэй газар нутгаа хуваарлж өгөөд их наадам найр наадам хийх үеэр Чингисийн одоо ашхөө хавд гасрын хөө Есүнхэй мэргэн 335 алд газар одоо байгаан онж энэнд нь Чингис хаан ихэд одоо талархаж чулуун дээр албан ёсоор гэж бичиг бичээж гэрэлт хөшөө босгож үлдээсэн. Энэ гэрэлт хөшөө өнөөдрийг хүртэл одоо хадгалагдан үлдэж одоо Ленинградын Эрмитажид байдаг юм аа. Тэгээ энэ гэрэлт хөшөөгүүд одоо Монгол бичгээр бичсэн түүхийнх нь хувьд бол Чингисийн чулууны бичиг гэж Монголын талаас нэлээд их сайн судалж байна. Тэгээд спортынхан болохтой зэрэг спортын дээд амжилтыг Чингис хааны зарилгаар дэлхийд анх удаан одоо бичиж үлдээсэн ийм гэрэлт хөшөө гэж бас нэг хэсэг нь үздэг юм аа гэдэг нэг түрүү хэлжсэн. Энийг яг энэ 1225 оны их хурлын үеэр их наадмын үеэр хавд гасрын хөө Есүнхэй мэргэний үзүүлсэн амжилтыг тогтоосон энэ чулууны бичиг одоо тэр Ленинградын өнөөгийн Санкт-Петербургийн Эрмитажид байгаа юм шиг миний хүүхдээ нэг тэр газраар яваад энэ ямыг үзэж харвал хажимд багшийнхаа хэлж байсантай харьцуулаад үсүүлээд нэг бодцохоор. За би тэр Жалал-ад-Дины тухай бас ахаад нэг хоёр ямыг сөхий. Чингис хаан тэгж их бахархалтайгаар хэлж Жалал-ад-Дины араас ядагч байсан энэ залууг амьдаранганд барьж иргэж явуулсан хараахан Монголын цэргүүд амьдаранганд барьж ирж чадаагүй энтхийг оруулаад алдчихсан. За сүүлд одоо агуу их сэтгэгч Карл Маркс бас Жалал-ад-Дины тухай бичиж үлдээсэн байдгийн шүү. Энэ Дундад Азийн лалын Жалал-ад-Дин гэдэг энэ баатар эрүүл одоо хуурай газрын барс далай тэнгисийн матар юм а гэж. Тэгэхээр бол одоо Маркс ингэж бичгийг үсгэхэд бол дэлхийд одоо маш их хэмжээний алдарсан ийм том цэргийн жанжин болж таарлаа да тийм ээ. Тэгээ сүүлд Чингис хаан ч буцаж ирээд 1227 онд Тангууд улсыг бүрэн эзэлж аваад тэгээд их нутг руугаа босч явах явцдаа нас орсон штэ. Одоо энэ чинь 1225 оныг багш нь яриа явж байгаа гэсэн чинь 2 жилийн дараагаар Чингис хаан нас орсон байх нь тийм ээ. Тэгээ Чингис хааныг нас орсныг Жалал-ад-Дин дуулаад их хэмжээгээр харамсаж байсан. Надтай одоо энэ зэрэг дайм байлдаан хийх цорын ганцхан Монголын их хаан Чингис нас орж гинэ. Би одоо хэнтэйгэн байлдаа хийх юм бэ гэж одоо бичиж үлдээсэн гэж ийм түүх байдгийн шүү. Тэгэхээр Жалал-ад-Дин гэдэг хүн бол одоо нэг өөрийгөө Чингистэй зэрэгцүүл тавьж байсан тийм их хэмжээний том баатар байжээ гэж ингэж ойлгож байх нь зүйтэй. За ингээд үндсэндээ Сартуул улсад хийсэн дайм байлдааны үйл ажиллагаа дууслаа да. Нөгөө Зэв Сүбэдэ хоёр хойшоогоо Оросын чиглэлд дайм байлдаа хийгээ явчихсан. Тэрийг Чингис хаан буцаагаа дуутчихсан. За тэгээ Сартуул улсад байсан бүх одоо өөрийн хөөрөө хүүхдүүдийн удирдах байсан айрмуудан буцаагаад нэг дорн нэгтгэхэд дуутчихсан. Өөрөө хөдлөхийнхаа өмнө 25 онд ихэд их хуралдаагаа хийгээд албан ёсоор энэ дайм байлдааны үйл ажиллагаагаа дуусгаад тэгээд 25 онд нутаг утсаа. Тэгэхээр бол одоо энэ Сартуул улсад Чингис хааны үр хүүхдийн дагуулж дайлаар мордсон байлдааны үйл ажиллагаа үндсэндээ дуусчих юм. За энэ байлдааны үйл ажиллагаанд дэлхийн нийтийн өгдөг нэг үнэлэлт өгнөлтүүд бол одоо янз байна. За ихэнх нь юу гэж үнэлэлт өгдөг гэхээр Монголын Чингис хаан гэдэг хүн бол дээд зэргийн хоморголон устгагч дээд зэргийн одоо цус яргалал хийдэг ийм хүн байсаа л гэж бичиж үлдээгээд байдаг үйл явц бол одоо энэ Самаркандд болсон байгаа юм. Үнэхээр одоо бид бас түүхийг үннээр нь ярих ёстой, үннээр нь та бүхэнд хэлэх ёстой. Үнэхээр одоо Самаркандд бол ийм үйл явдлага болсон юм шүү. Энийг олон талаас нь л одоо тайлбарлаж байна. Жишээлбэл одоо анхны нөгөө Монголын 400 жуулчин нэг барьж авч бүгдийг хүйс тэмтрээд 500 тамийн ачаагийн дээрэмдсэн Атраар хотын Иналчуухгүй штэ. Атраар хотын Иналчуукыг барьж аваад Чингис хаан тэр нөхрийг Амьдаранганд барьдгийн бол надад төргүүдээр ирсэн байгаа. Тэгээ Амьдаранганд барьж аваад тэр шин цагаатаа өгөөдөө хоёр барьсан штэ. Барьж аваад аав руугаа тэр Самаркандын тэнд байсан аав руугаа явуулсан. Чингис хаан тэрийг ерөөсөн Амьдаранганд автруулангуудаа амруу нь одоо алт хайлуулж байгаа зутгаж алсан гэж байгаа байхгүй юу? Чи яасан шуналтай нөхрөө чи яхаараа одоо Чингис хаан миний одоо 400 элчийг аминд нь хүрдэг 500 тамэ одоо эд хөрөнгийн минь дээрэмддэг айхтар амтамгээд алт хайлуулж байгаагаар амруу зутгаж алсан гэж түүхэн тэмдэглэж үлдсэн байна. Энэ бол бас одоо зэрлэгэл аллагын тоонд орж байна да тийм үү. За тэр
хуучин нийслэл нь байсан Гургаанч хот гэж бий. Тэр Гургаанч хот бол бүтэн 6 сар одоо өөртөө тэмцэлдэж, дэрсэлдэж бууж өгөөгүйхэн төлөө хотын бүх иргэдийн зөвхөн дархчууд, уран дархчууд, уран барилгачид, хүүхэд эмэгтэйчүүдийн ялгаж авч үлдээгээд бусад бүх хүмүүсийн цэрэг болгонд 24 цэрэг оноож өгөөд хүйс тэмтрүүлсэн тухай багш нь түрүү хэлсэн тийм ээ. Тэгээд бүх хүмүүсийн хүйс тэмтрээд тогтохгүй Анударай мөрний урсгалын одоо өөрчлөөд хот руу тавиад бүхэл бүтэн хотыг газрын хөрснөөс одоо мөрөн голын усаар арчиж үгүй хийсэн тухай бас тэмдэглэж байсан. За мөн Нишапур гот гэж би Нишапур хотыг эзлэж явах явцад Хэрмнээс харвсан сум нь Чингис хааны өөрийнх нь хөргөн тогоочорыг онж тогоочор тэнд насвардаг. Тэгэхээр хөргөн тогоочороо алуулсантай нь холбогдуулаад одоо өөрийнхөө охин тэлж байна да. За чи нөхрийнхөө өшөөг яаж авах чи өөрөө л мэдгэж. Тэг эхнэр нь бол одоо тогоочрын эхнэр Чингисийн охин тэнд одоо маш их хэмжээний одоо яргалал явуулж тэр готын бүх хүмүүсийг одоо толгой дараалан хядаж эрэгтэйчүүдийн толгойгоор нэг овоо, эмэгтэйчүүдийн толгойгоор нэг овоо, хүүхдүүдийн толгойгоор нэг овоо босгож байсан гэж бас түүхэнд бичүүлдээсэн байна. Энэ бас одоо тэр яргалалд оролцсон. За өөрийнх нь ач хүү цагаадын хүү бас нэг уулын жижигхэн хотын байлдааны явц зэрлэг суманд алагдсан. За тэгээ энийг сонсоод Чингис хаан одоо маш их хэмжээгээр нэг талаас эмгэнсэн одоо ач үгээ алуулсан болохоор нөгөө талаар маш их хэмжээгээр хонцгонсон бас ийм мэдээ үлдсэн байдгийн. Тэгээ тэр уулын жижиг хотыг бол ерөөсө ахиж хизээч сэргээшгүйгээр устдаг. Тэр хотыг ахиж хизээс сэргээшгүй. Тэр хотод амьдарч байсан бүх хүмүүсийг толгой дараалан бүгдийг хад хэнийч бити амьд гарах. Тэр хотод байгаа муур нохой амьтай болгоныг устгах гэж үүрэг өгөө тэр хотыг одоо газрын хөршөнд бүхэл бүтэн хотоор нарцсан гэж ингэж бай. Тэгэхэд энэ болгонд нь дүгнэлтэйгээ түүхчид янз бүрээр л одоо дүгнэдэг. За хамгийн сүүлд нь Баавар нэг нүүдэл судал номонд дүгнж үзснээр бол үнэхээр Чингис хааны энэ бол нэг талаар цус яргалга мөн нөгөө талаар бол Чингис хааны байлдааны тактик байсан юм бол гэж ингэж бичсэн байдгийг. Ямар байлдааны тактик хөхтэй зэрэг энэ Дундад Азийн энэ орныг эзэлж аваад Чингис хаан өөрийнхөө нэр хүндийг бол тэр Европын чиглэлд маш их хэмжээгээр гаргасан. Ер нь Чингис хаан гэж одоо ийм алдартай жанжин хүн байдгийн байна нэг талаасаа, нөгөө талаасаа Чингисийн цэрэг гэж ийм агуу их хүчтэй цэрэг байдгийн байна. За бас нөгөө талаасаа үнэхээр одоо тийм зэрлэг айхтар байлдааны тактиктэй цэргүүд байдгийн байна гэдгийг л бусдад ойлгуулахын тулд л одоо ийм их хэмжээний цус яргалга хийсэн. Үнэхээр ч одоо энэ яргаллыг сонссон, энэ бүхнийг одоо дуулсан бүхэл бүтэн Дундад Аз, бүхэл бүтэн Европ тэр чигээрэн одоо өвдгөн жичирч байсан юм а гэж. Тийм учраас бол Чингис хааны дараачих нь бүх одоо аян дайн байлдааны үйл ажиллагаа бол нэг хайхтар багшуухан шиг эсэргүүцэлтэй яваад өгчихсөн. Ер нь тэгээд Чингис хаан гэдэг хүн бол өөдөөсөө эсэргүүцүүлээгүй улс хотуудыг бол хэвээрэнгийн үлдээгээ явчихдаг. Шашны нь бол одоо ямар нэгэн байдлаар доромжилдгүй бүх улсуудын шашныг одоо хүндэтгэж үздэг. Өөртөөгөө ямар нэгэн байдлаар дэвсэлсэн болгоныг хамгийн одоо зэрлэгээр одоо устгаж сонирдгол одоо ийм л цэргийн жанжин ийм л тактиктэй хүн гэсэн ийм ойлголтыг л бүхэл бүтэн одоо тэр Дундад Аз, Европод бол мэдүүлсэн. Тэр энэ бол өөрийнх нь тактик байсан юм бол гэж Баавар тэмдэглэсэн байдгийн да. Тийм Лалын одоо өдөр болгоны мөргөл ном биш үү? Өдөр болгоны мөргөл номон дотор Чингис хааныг Аргашес гэж тэмдэглэсэн байдаг. Аргашес гэдэг нь бол одоо мангас гэсэн үгээр тэмдэглэсэн байдаг. Тийм учраас Лалынхан одоо ч гэсэн одоо хүүхдүүдэд ямар нэгэн байдлаар үгэнд орохгүй бол за Аргашес ирэн шүү гэхтэй зэрэг хүүхдүүд номхордог. Одоо ч одоо тэр номлол нь хэвээрээ байдгаа гэж түүхэнд бичиж үлдээсэн байдаг юм да. За энэ хүрээд өнөөдрийн гişээл өндөрлөж байна. Баяртай хөөгтэй.